Цаг тутмын мэдээ хэлж байна. Студид Ариун Цул мэдээллийг танилцуулна. Цэргийн ангид дахин нэг цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодорхойлбол Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн албан хаагч ахлагч гэн Элс ачиж явсан машин даруйж амиа алдсан хэрэг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гарчээ. Энэ ослыг Зэвсэгт хүчнийхэн ихэд нууцалж тээврийн цагдаагийн албанд мэдэгдээгүй зөвхөн Зэвсэгт хүчний техник албаныхан мэдэгдсэнийг их сурвалжууд мэдээлж байна. За мөн тун удахгүй бид дэлгэрэнгүй мэдээллийг өгүүлнэ. И-баримтын цахим сайт өчигдрөөрөө алдаа зааж иргэдийн бүртгүүлсэн урамшуул шалтгаангүй олгуулсан тухай олон нийт цахим сүлжээр дамжуулан бухимдал илэрхийлсэн юм а. Нэмэгц зургийн албан татварын буцаа олголтын 2% урамшууллын мөнгөн дүн тэг заасны инхүү олныг гайхшруулахад хүргэсэн. Энэ талаар татварын ерөнхий газраас и-баримт системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23 цагаас 23 цаг 50 минут хүртэл сүлжээ салгаад эргэн хэвийн горимж шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг учраас мэдээлэл устгах боломжгүй цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхэд анхаарах болно хэмээн тайлбар өгсөн юм а. За ингэхдээ хөгжүүлэлт хийгээс өмнө татвар төлөгчдод мэдэгдэн гэж онцлсан юм а. Эко алтан замар компанийн ил уурхайн нурангид дарагдсан 2 хүнийг эрен хайх ажиллагаа өнөөдөр 5 дахь өдрөөр үргэлжилж байна. За өчигдрөөрөө 23 цагийн орчим нурангид ороос экскаваторыг гаргасан байна. Түүнчлэн осолдсон бульдозерын бариллыг олсон ч хутганы ир дээшээ барилтай байгаа учраас тоног төхөөрөмжүүд хэрэглээд дийлэхгүй байгаа юм байна. Онцгой байдлын албан хаагчид лаг шавар дотор хөхөөд барьчихсан байгаа 80 тонны бульдозерыг хамгийн хүчтэй техник хэрэгсэл ашиглаж гаргахаар ажиллаж байгаа гэлээ. Жил бүрийн 3 дугаар сард бүгд найрамдагтад дардуулсан бүх хятадын ардын төлөөллийг хурлуулан бүх хятадын хорооны жил тутмын ээлжид хуралдаан болтгоо. Хоёр чуулган хэмээн нэрлэгдэх энэ хоёр их хурлын үеэр хятадын нэг жилийн хөгжлийг төлөөлдөг юм. Энэ уламжлал ёсоор бүгд найрамдагтад дардуулсан 13 дахь сонгуулийн хурал чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганаар төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчианы засгийн газрын ажлын тайлан, төрийн зөвлөлийн 2018 оны улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний эргэжилтийн тайлан, 2019 оны улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайлан, 2018 оны төв болон орон нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал, 2019 оны төв болон орон нутгийн төсвийн төслийн тайлан хянан хэлэлцэх юм байна. Харин үдээс хойш төлөөлөгчид хурал хийж, засгийн газрын ажлын тайлан хянан хэлэлцэх ажлыг хийх юм. За хурлын хөтөлбөрийн дагуу энэ удаагийн их хурал 3 дугаар сарын 15-ны дуустал 10 хоног үргэлжлэх юм байна. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлэн цаг агарын мэдээлэл хүлээн авч үзсэн үү?